За. Энэ бичиж гин үү? За бай залуусаа. Ч гадаач ийм байгаа юм уу тий. За өнөөдөр ороо өөр газараар явнаа. Тий, арай өөр газараар ёо шүү. За гадаач бүр улаанаар ирээд унж байгаа юм байна тий. Бүр шуураад. За тэгээд ямар ч үсэн ингээд туршилтаар нэг юм хоёр ороо гэртээ арих өртлээ алхаад өчигдөр ороо гэртээ арихтаа ингээд алхаад бичлэг хийгээд явсан. Тийм зүгээр юм ярьж ивэл айгу зүгээр юм байна гэж бодлоо. Тэгээд ер нь жоохон яриа явъя гэж бодоод. Тийм. Тэгээд за энэ болохоор манай юу entertainment-ийн найруулагч Чимбагийн маань дош гэсэн. Одоо тош явахт явахад дош. Тийм байлээ. Тэгээд за ингээд гадаач нь нэлээ ямар нэг тийм сонин бөхчүм хэрнээ нэг тийм бөхчүм хэрнээ юу байна тийм нэг шуурхтай тий шороотой гэсэн хэрнээ бөхчүм байна. Хичин юу вэ шүү. Хүүхдүүд бүр гадаа шорт подволктой тоглож штэ. Өнөөдөр чинь дахиад 25 24 кило 23 кило тийм тэгжсэн. Энэ нэг юм саяны сургуульч хийдлээ 14 кило хийд гэж хэлээ нэр. Тийм. Хин сургууль. Би одоо талбайгаар дайрахгүйгээр өнөөдөр юугаар явъя гэж бодлоо. Цэцэг төвөөр уулзуур нэвтрээд тэгээд цэцэг төвөөр уулзуур нэвтрээд тэгээд явъя л гэж бодоод байна шүү дээ тий. Цэцэг төвөөр уулзуур нэвтрэж явъя. Энэ одоо бид нар яг ингээд нөгөө циркийн зүүнтэлтэл яваад байна. Тий. Тэр за энэ ингээд тэр шар хүрээтэй цирк харагдчих шиг байна тий. Бидний баруун гарталд ертөнцийн зүгээр баруун талд юм уу. Тэгээ ингээд ганцаараа ингээд юм яриад явсан. Хүмүүс жоох эвгүй гайхаж хараадах шиг шүү дээ. Энэ одоо бодвол хорооны барилга л ах тий. Энэ хорооны барилгууд л нэг юм жижиг нэг ижлэхий стандарттай яваад идэм байх лээ. За. Тэгээд гоё. Сүүлийн үед ингэ нэрээ мотоцикл айгуух хүмүүс ундаг болчихжээ. Би мотоцикл айгуу муу ундаг. Ер нь машин мотоцикл нь би айгуу муу барьдаг байхгүй тий. Авхаалт самбаа жоох муутай гэдэг юм уу. Одоо баримжаа жоох муутай ч гэдэг юм уу. Тэнгууд клипэн дээр харагддаг нөгөө Cadillac билүүдээ тим жип тэнд цогсож байгаа харагдчих штэ. За энэ чи би хаагуур циркийн зүүн талаар л яваад байгаа штэ. Тэ циркийн зүүн талаар л яваад байгаа. Тийм. Тэгэхээр цэцэг төв рүүгээл ингээ нөгөө шууд нэвтэрчмээрөө 1-р сургуулийнхаа зүүн талаар тэгж өнөөдөр тэгж явбал гэж бодоод байна штэ. Хууч бидний нөгөө чанан бүртгээд төв байсан тэр төв одоо энэ байрныг урт цааталт нь
байгаа баха. Тэгээ энэ циркийн энэ хавьар гэхэр нэр манай Чимбат яг тоглож өссөн гэрний энэ хавьд байдаг байсан юм байна лээ. Тэгэхээр яг хөө ингээд өөр газраар ингээл алхаал орчныхын талаар яриад ингээд яваад байвал энд ийм элит багчууд гэдэг цэцэрлэг байдаг юм байна. Шараа сурагчийн автобустай. Тийм байр. Сүүлийн үеийн энэ бор шартай одоо ингээд энэ бол огсормол байр байхгүй юу? Тийм. Тэгээд миний өмнө харж байгаа энэ за гараа зааж байгаа. Энэ ийм байр бол нөгөө хуучны огсормол байруудыг гадна талаас нь дулаалаад тэгээд ийм танигдахгүй болгоод гадна талаас аягүй гоё болгож байгаа шүү дээ. Энэ бол огсормол хуучны огсормол. Тийм 9 давхар. Тийм тэгээд энэ 9 давхрууд ич хотод ингээд ингэж дулаалж байгаа юм байна лээ. Тэгээ Европын албаны санхүүжилтчүүлүү Британий санхүүжилтийн санхүүжилтийг нь тална гаргадаг гэл тэгэл. Хаа байсан британчууд одоо тэг ингээд бидний байрыг огсормол байрыг дулаалж өгöd байж гэн гэж бодохоор нэг бодлын сонин те. Энэ элит сургууль гэж байт юм ба шүү дээ элит гэж. Тэгээд энэ хавчаа яг гоё ийм хөөхөн гоё цэцэрлэгт энэ ингээд магадгүй ус ориглоор хөөхөн жижигхэн борготой байсан юм бах та. Энэ хавч нэг ийм аятайхан хүн суучгаар цэцэрлэг болгоод тогтчулсан юм байна байрныхаа уртлыг. 32 дугаар байр гинэ. За Big Green Spot гэсэн нэг юм байна. За ингээд тийш дээ. Одоо эн чинь ингээл нэг яг бид нар анх намар юу энтертайнмент эхэлж явах үед офсолж исэн чонон бүртийнхаа зүүн талаар хараад ирж шүү дээ тий чонон бүрт гэдэг. Тэгээ ингээд хуучны 9 давхруудыг өгсөн болоодыг ингээд бор шараар ингээд ийм болгоод гадна талаас нь хөөс тавьж дулаалж байгаа юм байна лээ. Тий 11 дугаар харуулын маш олон байрыг тэгж дулаалсан гэхэд. Тэгээд эхлээд тэр айлууд ингээд нөгөө нэг ганцаарчлаад ингээд нэг өөрийнхөө ханны тэр хавийг л дулаалаад байсан байхгүй хөөс нь аагаал дулаалаад байсан. Тэгэнгუут энэ өгсөрмөлч айгүйх дулааллагтай ингэх шүү. Тэгээ бид нар чи ер нь бол айгүйх нөгөө нэг дулаан их үйлдвэрлээд байдаг ч гэсэн дулаана тогтоом одоо дулаана хадгалж чадахгүй маш их дулаана алддаг. Тийм болохоор ерөөсөө дулаан алдагдлаа шийдэхгүй дулаана хадгалах дулаан алдагдлаа багасгах тэр талаасаа байхгүй ерөөсөө ингээл галтүл тэгээ илүү дулаан нэм гэдэл шахаад идэг. Тэр нөгөө нэг дулаан алдагдал чинь бол ингээд нөгөө 1000 галт хүлээд дулаан алдаад байгаа болохоор тэр чинь бол баг хий шахуу зардал болоод идэм байна л да. Тэгээд за бид нар намар хамгийн анх энэ чонон бүрт гэдэг төвийн 4 давхарт эхлээд 1 өрөө дараа нь 2 өрөө болгоод ингээд энэ чонон бүрт гэдэг энэ төв дээр офсолж жагаад тэгээд урагшаага инхтайвны гүрний баруун хойдол руу шилжиж нүүж очив. Тэнд болохоор нэг газар биднээс аятайхан сайхан санал тавиад хин хиндэ айгу хэрэгтэй байдлаар хамтарч ажиллаж байгаа тэр минимал гэд шоп байгаа. Тэгээд за нэгдүгээр сургууль 1923 он гэж шүү. Тэгээд энэ хавар чинь амар сая бид нар чи юу вэ? 1 сарын сүүлээр буюу 2 сарын 1-ээс тэр одоо шинэ одоогийн байгаа офс руугаа нүүсэн чонон бүртээс тэгэхээр чи 9 сараас эхлээд 1 сар хүртэл энэ хавар чинь зөндөө л явсан. Тэгээд энэ яг урд баригдаад байгаа энэ каркас нөхсөгдөд байгаа энэ өндөр барилга болохоор цочид буудал гэж интернет бичсэн байсан. Одоо хинийх нь мэдхгүй энэ нөхдүүдийн мөнгө угааж байгаа цочид буудал гэж тэгээдээс мэдэхгүй байна. За өнөөдөр ингээд 1-р сургуулийн зүүн талаар чигээрээ яваад юу ороод цэцэг төв ороод цэцэг төвийнхөө цэцэг төвөөр зам гараад хоошгоо яваад Монгол
Монгол банкны зүүн талаар яваад тэгээд Тагнуулын төв газрын урдуур алхаад ордны артлаар аргашаага алхаад тэгээд ингээд тэгээд хоошоогоо нэг зүүнсний байгууллага нүүбийн тэр нэг байраар яваад ингээд 2 дугаар сургуулаар алхаад тэгээд гэрточи гэж би тийм бодолтой өнөөдөр маршрут төлөвлөж байна. Тэгээ яг хамгийн гол нь зүгээр яг би ийм бичлэг яагаад хийгээд байгаа гэхээр нэгдүгээр зүгээр л юу ч бодохгүйгээр юм үзэх. Дээрээс нь гадаадад олон жил болцсон хотод нэг Улаанбаатартай ойрд очиагүй очсон чинь ингээ нөгөө яг хөдийлөн нарийн ингээ нөгөө юунуудаар нь явж амжихгүй. Одоо байрнууд дундуурч гэдэг юм уу те ингэж нарийн явж амжихгүй. Ерөнхийн ингээ нөгөө дээрээс нь харсан зураг мөргөл хараад идэг байж магадгүй гэж бодоод тэгээд ингээд хотоор ингээл тэ юм яриад явбал би буруу санаагүй бол энэ миний одоо гар зааж байгаа энэ барилга болохоор за юу вэ? Монгол Улсын төрийн талбай байхыг бодоход энэ нөгөө юуны Маршал Чавлсонго өвлийн ордон байсан мөн баха. Би тэгж бодох юм. Гадна талтаа бол ямар нэгэн хаяг тэмдэг алах. Тэгээд энэ Маршал Чавлсон өвлийн ордон байсан шиг санагдаад одоо гэхдээ энд одоо магадгүй төрийн товчд амьдэрдэг байх тий. Нэр яа тийм бол тий. Тэгээд нэг иймэрхүү хитэн бичлэг хийж үзээд гайгүй байвал би нэрээ ингээ машин дээр камер суурлуулад дархан руу ганцаараа ингээд нэг талтаа бол яг гоё зэм релакс гэж хэлдэг тий ингээ нэг юм амарх тайвшрах тий зүгээр л ингээ нэг тийм юм ойлгох гэж шаардахгүй зүгээр л ингээ тайвшраад сонсоод ингээд хамт аялж байгаа юм шиг хамт алхаж байгаа юм шиг ийм мэдрэмж хүрэх одоо мэдрэмж одоо өгөхийн тулд үзэж байгаа хүмүүст өгөхийн тулд тийм видео хий гэж бодоод байгаа юм. Тэгээд өчигдөр болохоор ингээд юм ярихгүй ганцаараа ингээд нэг орчныхоо чимээтэй хамт ингээд хүмүүс үзэг гэж бодоод алхсан юм. Өнөөдөр бол ер нь болж игэл юм яриад явъя гэж бодоод байна. Тэгээд тэр ярьж байгаа нь бол заавал тий яринтэй ингээд мэдэм хийрэл эн чин тийм юм тэр чин ийм юм гэж бодлаа. Мэдэм хийрж яхаар цэцэг төвийн уулзуур. За. Уул нь энэ цэцэг төвийн энэ уулзуурууд дээр байгаа энэ шар хэрэгснүүд болохоор энэ шар одоо зам төгжирцэн үед цаатлын нэг уулзуур нэвтрээд төгжирцэн үед бол энэ юун дээр орж болохгүй л ингэсэн зогсвол торгоно гэд анх ярьж исэн. Тэгээд ингээд тоонолж жол ингээл одоо юу гэдэг ийм шар баахан дөрвөлжсэн зураас тоонолсон зураас зурсан чинь тэгээд энэ дээр ихтэй гол нь оруулж ийн үгүй юу гэдэг л байна л да. Тэгээд энэ дээр чинь цаатлынхын нөгөө уулзуур нь төгжирцэн байвал ногоон гэр ласан ч гэсэн орохгүй орж зогсохгүй бах. Ийшээ орж зогсвол төгжрэлтэй үед орж зогсвол торгоно гэдсэн. Тэгээд тэр хэрэгжээгүй баха та тий төдийлө хэрэгжээгүй шиг байна. Өн чи ингээд тий нэр нэг юм анзаарсан сүүлийн үед бид нар ингээ нөгөө зохицуулагчийн тохиог анзаардаг юм байлээ. Хэрвээ зохицуулагч буюу замын цагдаа зохицуулж эхэлж байгаа бол юуны гэрлэн тохиог хүчингүй болдог шүү дээ. Гэрлэн тохиогоор явах шаардлагагүй болдог. Зохицуулагч буюу замын зохицуулагчийн юуг хараад зохицуулагчаар хардаг. Жолооны сургалтанд суугаад тэгдэг шүү дээ, тий. Гэрлэн тохио байж байгаа зохицуулагч ирээ зохицуулаад нь бол гэрлэн тохио хамаагүй. Зохицуулагчийн замын цагдаагийн дээр зохицуулж байгаа тохиогоор явнаа, зогсноо гэд. Тэгээ бид нар тэрийг анзаардаг юм шиг байл шүү дээ. Ер нь олон удаа гэрэл гарч яхад замын нөгөө цагдаа ингээд тохио зохицуулаад идэг гэтэл гэрлэн тохиогоо харж байгаа л яваад идэг. Тий. За ингээд энэ цэцэг төв гадна талдаа ийм фасад гэж хэлдэг лөө. Тий. Ийм болоод удаж байгаа хаа тий. Сэлийн төв. Тэгээд 40 мянгат, 50 мянгат, 120 мянгат эднэр чинь бол юу юм бэлээ шүү дээ. Анх тэр нөгөө нэг энэ төслийн барилгын талбайн одоо газрын метр квадрат юм бэлээ шүү дээ. 120 мянган метр квадрат газар дээр 120 гэдэг одоо хороолол гэдэг юм уу те. Тэрийг барьж байгуулах тийм. Тэгэхээр 40 мянга гэдэг нь бол 40 мянган айл биш. 40 мянган метр квадрат газар дээр орон сууц барих төсөл.
Тий. Тэгээд ингээд 40 50 мянгад 120 мянгад эднэр чинь бол би одоо ингээд 40 мянган айл 50 мянган айл лээд юм болоо гэж бодоод тэг яагаад ч тийм байх боломжгүй гэдсэн ч харин тийм юм байлаа. Төслийнхэн талбай анх хэрэгжүүлсэн газар. За ингээд гарчвал энэ ч бол зохицуулахгүй бол зур баха тий. Зэга энэ миний мэдхээр сая намар ингээд ашигтай хоёр нөгөө Монгол кинон дээр гарч исэн юунууд хуучны нөгөө барилгуудыг эргэн шалгах чахад яг энэ одоо төрийн хуучин чинь төрийн шороо биш энэ чи юу байсан дээ. Тэгсэн 1981 он байхаа тий тэр нөгөө гэрэл жамжаагүй явна кинон дээр энэ газар энэ баашин дээр чинь болохоор юу байсан бэл шүү дээ. Эрчим хүчний яам, түлш эрчим хүчний яам байсан юм билээ. Тэгээд энэ цогцол дээр нь тэр нөгөө ганс үг гэдэг инженер чинь биш цогцол дээр нь тэр нөгөө ганс үхий найз одоо найруулагч нямгаагаа тоглодог шүү дээ тий. Тэгээд цогцол дээр нь машина тавьчаад тэгээд ингээ нөгөө ганс үхвэ гэдэг ингээ таалган дээр нь дуудаад уулзаад явдаг. Тэгэнгүүт энэ барилга чинь энэ барилга болохоор тухайн үедээ гэрэл жамжаагүй явна киноны үед бол баригдсан байсан түлш эрчим хүчний яам гэж газар байжээ. Тэгээ одоо болохоор засгийн газар хэддүгээр байрч байд юм дээ тий бахан агентлаг газрууд байдаг байх гэж бодож шүү дээ тий. Тэгээд одоо энэ 40 мянгат 50 мянгат энэ нөгөө нэг дөрөв давхар хуучны энэ байруудыг одоо тэгэл цагийн хязгаар ялч буулгах байх та тий. Энэ байруудыг буулгаал шинэ байрууд барайл оронд нь тий. Тэхэл байх та бодвол тэр чинь ингээд зүгээр яг дундаж барилгын орон сууцны насжилт нь жишээ нь хэд байдгийг бол би сайн мэдэхгүй л байна л да. Тийм тэгэхээр эн чинь 40 дунд баригдаж эхлээл тэгэл 50 оноос эхлээд ашиглалтанд ороод эхэлсэн гэд ботхоор чинь тий. Тэгэхээр одоо ч нэг 80 орчим жил болж байгаа юм уу? Тий. 70 80 жил болж байгаа юм. Тийм бах. Тэгэхээр ингээд нэг 40 50 мянгатын энэ байруудыг одоо тэгэл ингээд баг багаар нэг нэгээр нь газарт оруулаад буулгаал шинэ байрууд барих бах та. Энэ Макс Тауэрын нааталт намайг оюутан багт 2000 оны их үед Худалдаа хөгжлийн банк байдаг байлаа. Тэгээд нэг энэ одоо энэ хоосон хашаатай тэгсэн ирнэ миний гарны цавтал хашаатай хоосон газар байна. Худалдаа хөгжлийн банк чинь ингэ юуны төв худалдаа хөгжлийн банк чинь Багшийн дээдийн замын урталт шинэ байртай болцсон. Тэнгууд за Сагүрийн хүрээлэнгийн башин байна. Тэгээ тэр юу гардаг гэсэн чинь болцсон шүү дээ. Гэхдээ гарчлаг баг та. Цаг агарын мэдээ. Тий. Энэ чинь Монгол банк тэгээд артал руугаа Коломтонк орж ирж байгаа хаа тий. За өнөөдөр бол ингээ ингэж нэг алхахыг гэж бодож байна. Тэгээд зарим бичлэгэн дээр нь гоё уг нь цогч ирэх байхгүй юм дуунууд тавьбал ард нь фон болгоод тий гэж бодож байна. Тэгээд за Тагнуулын төв газрын ардуур урдуур нь бичлэг хийж яваад баригдчих юм болов яа гэм бол тэгээ энэ намхан барилгын цаатлыг чинь болохоор Тагнуулын төв газар тэгээд Тагнуулын төв газар энэ Тагнуулын төв газар тэгээд Тагнуулын төв газрын цаатлах эн чинь болохоор нөгөө нэг төрийн тусгай биш энэ чинь Тагнуулын төв газар шинэ одоо өргөтгөл барилга юм биш үү тий. Тий нөгөө нэг имлэгчин болохоор энийхээ цаатал хойдолд байгаа хаад анх Асаширо дөнгөж Японд авраг болоод удаагүй байхдаа энэ цэцэрлэгийг тогтжуулж ирсэн санагдахын энэ одоо өглөөний гудамжгээд тэгээд энэ байр энэ гудамж энэ хав уг нь Монголын Улаанбаатар хамгийн гоё газар шүү дээ надад тий сонир санагдаад тий энэ тий лаг байр шүү орон сууцны байр гэхэд одоо энэ яг энэ хүнсний 22 гэсэн энэ дэлгүүр байгаа энэ дэлгүүрийн дээдл харалдаа цаатлах болохоор юу юм шиг байгаа коридор юм шиг байгаа одоо орц шатны нөгөө хонгил юм шиг. Тэгэхээр шатныхын хонглын энэ цонх монх хийцэн бол янз юм тий тэгээ ингээд наашаага гараад ирсэн энэ байрнууд руу нэг орж үзэх юмсан
гэж бодоод хамгийн анх ийм сонин гоё одоо юу гэдгийг юутай байр байдгийг камертай хамтлагийн нөгөө нэг юугаар мэдчихлээ шүү дээ. Явах цаг боллоо гэдэг клипээр. Тэгээ энэ явах цаг боллоо гэдэг клипийг энэ байрнуудын гадаа хийжсэн. Энд чи одоо өглөөний гудам гэдэг нэг сүртэй гоё нэртэй тэгтээ мэдэхгүй байна. Бүр энээр өргөө цочид бодлохоор ингээд энэ нэг блок нь одоо гэдэг юм уу нэг орцсон ч гэдэг юм уу тэр чигээрээ айл биш юу болцсон юм байна. Цочид бодлолцсон юм биш үү те. Тэгээ ингээд яг би гараараа цаа өргөөх тэл. Тэгэхээр эн чинь ингээд айлуудыг хөдөлж авч жагаад айлуудаас нь авч байгаа. Тэгээл байр цочид бодол болгоцсон. Энд ийм бодол байд юм байна. Энийг үл би өөртөө анзаарч байгаагүй шүү дээ. Ер нь хотод чинь анзаараагүй олон л зүйл байд юм шиг байна дөө. За. За Монголын үндэсний музей. Энд чинь анх болохоор дээр үедээ болохоор энэ музейг Монголын үндэсний музейг Төв музейг түүхийн хувьсгалын түүхийн музей гэж нэрлэдэг гэсэн. Хойдлынхын тэр нэг одоо нураагаад юуны Чингис хааны музей болгоцсон. Тэр музей чинь болохоор анх чинь нэг байгалийн түүхийн музей биш ээ Төв музей гэж явдаг байсан. За ингэж яваад үндэсний музейн зүүн талаар яваад чигээрээ хоошоо гараад за Нүбийн гудмаар ороод тэгээд хуучин Сүхбаатар дүүргийн засаг даргын хамгаан газар байсан. Одоо бол Сүхбаатар дүүргийн засаг даргын хамгаан газар чинь юун дээр очсон. Яг 11 дэх хоолойд орчихсон баггүй. Тэр шинэ Төв номын сангийн ард баруун хойдолд байгаа залгаад. Тэгэн гот хуучин тэр нөгөө Сүхбаатар дүүргийн засаг даргын хамгаан газар байсан. Нүбийн байр маартай тэр гудамжаар тэр гудмаар алхаад 11 руу орё гэж бодож шít. Тэ. Тэгээ ер нь яг нэг яг хотод төрж өссөн яг хотын онгон хүүхдүүд болохоор хотоо сайн мэддэг юм байлээ. Над шиг ингээ нэг юм хөдөөнөөс орж ирээд ингээд дэмитэнсээр угаад хотыг нөхөлдсөн ийм нөхдүүд бас байна. Тийм би бол хайлаас дамбад дарж маржаа руу сайн мэдэхгүй. Тэрнээс биш ер нь яг ингээд одоо нэгдүгээр хороолоос эхлээд тий за 5 шараас бүр 5 шараас эхлээд тэгээ зүүн тишээ амгалан хүртэл бол гайгүй явна шүү. Мэдэн шүү те. Юу яадаг гэдэг. За олон хүмүүс шүүмжилдэг нөгөө Чингис хааны музей яг урталтай байна ингээд. Тийм тэгээ ер нь яг энэ барилгыг үзэмжгүй барилга гэж бас мэлээ. Шүүмжлээд байд юм байлаа. Одоо юу гэдэг нөгөө хотын зарим нэг мэргэжлийн архитектор хүмүүс ч тэр за зарим нэг одоо хүмүүс болохоор ингэ гарчи ингэж гараад тийм тэгээд мөсөө хоёроор явах уу яах вэ ингээд мөсөө хоёроор явчихдаг юм шиг тэгээл та энэгээр яваагүй юм чи яадаг. За тэгээд нөгөө юун дээр асууж ирсэн. Ордны артл эн чинь ингээд хашаатай байж байгаад хашааг нь аваад тэгээд яг ордон руугаа хашаага бүр тулгаад татцсан. Энд байсан хашааг бол хашааг болцсон. Ингээд ордны артлын цэцэрлэгч ийм нээлттэй болцсон. Намайг ойтон багт бол яг энэ ормоор ингээд хашаатай байлаа. Энэ цэцэрлэг рүү орж болтгоо. Тэгээд хаалттай. Байсан одоо бол ингээд яг нээлттэй болцсон. Гоё өдөр байна. Шуураад. Тэгээд түрүү асуугаад байсан хизээ үл асуусан Монгол тамганы хөшөө гээд тий тэр хөшөө маань энэ артлаасаа ингэж харагддаг. Энэ ордны арталт нэг ийм цэцэрлэгт байдаг. Нээлттэй болцсон. Тэгээ нөгөө Монгол тамган зориулсан хөшөө гэж байгаа тэр байна. Ийм байдаг юм. Энэ цэцэрлэг рүү ч нэг орж байгаагүй юм байна дөө бийлээ. Тий. За харин энэ хавь ер нь яг энэ замын хойдол энэ байрууд нэг давхар нь үйлчлэг аюу муутай. Яагаад гэдэг юм хүмүүс явдггүй юм уу?
эзэний их үйлчлэг юу яахгүй нэгдэхгүй юм сонио. Уул нь одоо ингэ нэг давхрууд нь битүүл үйлчлэгээ болмоор энэ байр бол ялангуяа нэг давхар ноогт нэг тийм үйлчлэгээ болж хөргөхгүй юм. Зяхо. Энэгээр хашаа зам гараад мөсийн артлаар явнаа. Мөсийн артлаар яваад би нүүб илчингээ явгаа замаа өөрчилчлөө. Нүүбийн гудмаар оруулахгүйгээр мөсийн артлаар яваад за ингэж чигээр хашаа гараад мөсийн гадаад харилцааны сургууль байсан одоо нурагдаад шинэ оронд нь дахиад шинэ байр баригдаж байгаа. Тэр харагдаж байна. Тэр урд ингээ баригдаж байгаа тэр байр нь мөсийн гадаад харилцааны сургууль байсан баха. Тий, миний санаж байгаа. Тэрний артлаар баруун эргээд зүүн тишээ алхахыг гэж бодоод шүү дээ. Тий, гоё. Ингээд ер нь бол нэг юм борот цастай өдрүүд жоохон дургууд байсан чинь бүх багтаа. Одоо бол яг ийм уучлаарай яриандаа надад. Яриандаа болоод ноон галгацсан гэж бодлоо шүү дээ сая. Яагаад тэгээд гинт улаанаар гараа явчих. Би ноон галгацлаа гэж бодсоо. Тий, ёо. Ичлэг хийж яадаг. Тэгээ улаан гэрлэр гарч яадаг юм алж гинэ тий. Одоо комментээр алуулах байх та. Сая би мэдэхгүй ингээд өөрөө мэдлэхгүй нөгөө яриандаа болов уу яав. Ноон галгацлаа гэж бодоод шууд алхаад замаар гарсан шүү уучлаарай. Тэрнээс ер нь бол одоо хаач тэгж гэрлэн тохиом мохоо зөрчөөд байх нь гайгүй болсон шүү дээ манайхан чинь. Тий. Тэгээд энэ мөсийн дотор яг одоо энэ байрны цаа талтай дотор талтай айгүй гоё цэцэрлэгтэй юм байл шүү дээ. Маш гоё. Намуухан тий тэгээ нөгөө мөсийн ингээд энэ байр нь ингээд гадна талаараа хүрээлсэн болохоор арт талтаа буюу дотор талтаа энэ мөс чи одоо энэ баригдаж байгаа барилгын яг энэ аркаар цаашаа ороод тэгээд нэх гоё намуухан цэцэрлэгтэй байл уг нь. Тий. За энэ нэг юм дугуй яганаар бодоод зовцсон байгаа. Болцох чиг гэсэн. За. Шаргаа шуураад. Бэн. Заримдаа яг ингээд шуурхтай цастай бүтэн ийм өдрүүд одоо надад аяга гоё байгаа шүү дээ. Хавар ийм шуурхтай шороо болсон мó өдөрт муухай дургу байдаг ч одоо бол харин ч яг бүр ингээд нөгөө хавар шиг шуурхтай ийм өдрүүд нэгтгэхгүй нөгөө юмыг байгаар нь үлээж авч байгаа юм уу яаж вэ? Тэгээд энэ мөсийн гадаад тэргийн сургууль гадаад хэлцээ сургуулийн барилга баригдаж байгаа. Би тэгж л бодоод шүү дээ мөсийн. Тий. За тэгээд одоо сургуулийн гудамж гинэ. Энэ ав ер нь одоо ингээ энэ хойтлох чи германч шүү дээ. Энэ хойтлох германч. Чаросч байна. За ингээд явчихна. Энэ орчин энэ хавь аюу айтаха. Би ихтэй замынхаа хойтлоор явна. Энэ ингээд мөсийн сургууль том барилга баригдаж байгаа юм байна. За ингээд энэ одоо миний гар явж байгаа чи баахан яамнууд байдаг шүү дээ. Нийгэм хамгааллын яам, сангийн яам, юу ч үлээ баахан яам байт юм аа. Энэ ресторан бүр ажиллагаа болцсон шүү дээ. Энд бас 2-3 удаа орж ил байлаа. Энэ хавь нэг тийм сонирн байр тий. Нэг тийм. Тий. Энэ болохоор бахайчууд гинэ Монголын бахайчуудын үндэсний ямар юм нэ бахай гэдэг нэг юм бүх шишнийг хүлийн зөвшөөрдөг нэг тийм шишин бий юм шиг үл шүү дээ. Нэг хэсэгч бас бахай гэж зургатаар гараал идэв гэсэн. Тий. Энэ мөс ийм сургуулийн барилгатай болж байгаа юм байна. Зөөд энэ лаг явж байгаа юм шүү дээ. Тий. Яа, одоо хичээлээ хараад. Энэ чинь элчин шиг гендер үндэсний хороо энд үйд юм биш үү? Гендер үндэсний хороо энд үйдэг гинэ.
За тэгэн гутаа энд нэг юм хитгэн орон сууцны барилга байгаа даа замын ортолтой. Парламент ТV энд үүд юм биш үү? G-Mobile, Парламент ТV. Эдгээр ер нь нэг юутай юм байна те эзэнтэй гэдэг юм хөрөнгө оруулагч нартай нэг л бүр. Энд чинь энэ шар барилга чинь тий MT тий магнит гэдэг штэ MT. За. За. Энэ чинь нөгөө нэг энд ингээ нөгөө яг ийм энэ 28 шиг ийм байр замынхаа хөдөлт байсан. Худалдаж аваад газарт ороод буулгаад шинэ хороолол барьж байгаа юм байлээ. Тий энд яг одоо энэ ингээд Z64 өгсөн. Уул нь 64-р дэлгүүр чи одоо хамаагүй зөв урагшаага байгаа шүү дээ. Энд чинь Мөсийн 2-ын арт л واخгүй уул нь. Тэгээ ингээд Мөсийн зүүн талдаа яг Мөсийн эдийн засгийн сургууль Жамбын Батмөхкөн хөшөө байгаа. Тий тэгвэл энэ Z64 гэдэг ийм орон сууцны шинэ хороолол хотхон хороолж өгөх хотхон баригдаад энд ашиглалтанд орсон юм байна. Z64 ийм байна. За. Энийг ч дор нь барьсан. Зарим газар чи барилга нь яа янзын салхилт. Одоо тэгээ энэ уртлын энэ чинь нэг зүүсний байгууллагын гудамж юм байна шүү дээ. Нүбийн гудамж тий юм байна. Энэ уртлын одоо энэ байрал буулгагдаж газарт орох үлдэх шиг боллоо тий. Тэгээ энэ тий Z64 гэдэг ийм байр баригдаад ашиглалтанд орсон явж байгаа юм байна. За тэр хөшөө бол бизнесийн сургууль болсон юм биш үү? Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургууль гэж нэрлэдэг болсон. Бид нар болохоор Мөсийн эдийн засаг гэж хэлдэг байсан. Тэгсэн чинь олон улсуудын харилцааны сургууль чинь энэ юм биш үү? Бид нар Мөсийн артлах ч болоо Мөсийн өргөтгөл бол яг саяны баригдчихсэн. За удахгүй одоо тэгээд энэ байр нураагдаад буулгагдаад шинэ байр баригдах байх та тий. За. За би одоо ингэж яваад эн чин TC технологийн сургууль тий технологи ахлах сургууль гэж юм байна. Ахлах сургууль. Энэ 3 эрдэнэ төвийн одоо энэ миний гар зааж байгаа нэг юм намхан ногоо ийм багантай шарвтар барилга энэ хууч юу гэдэг сургууль нэг дээд сургууль байсан шүү дээ. Хин гэдэг саян юу вэ? Тий. Боловсролын сайд санжид жилүү нэг тийм хүн байсан юм аа. Тэгээ тэр хүний сургууль гэж ярьдаг шүү дээ мэдэхгүй тий. За. Пап. За. Ингээд. Энэ хашаанууд авсан чи харин дайжгүй гайгүй ажил болсон юм шиг юм дэгтэй. Хашаатай байгаа газар байгаа л. Энэ чинь Мөсийн хэлдвэр оюутны барьчлаа дээ. Энэ хэсэг чиг оюутны байрууд тэгээд хойд оюутны хотхон гэж хэлдэг баха. Би бол оюутан махта Арслантай гүрний урд оюутны хотхонд байдаг байсан. Техникийн сургуулийн байранд нэг 6 сар байв уу? 6 сар ч гэжтэй. 3 сар. Тэгээд нөгөө найзынхаа нэр дээр TC оюутан болоод орсон чинь тэр үед чи миний сургууль чинь би нэрээ дээдгээд хувийн сургууль байр байхгүй. Оюутны байр. Тэгээд улсын сургуулийн найзынхаа өмнөлгөн дээр байранд орсон чинь баригдаад хөөгдөд гарч үлээ. Тэгэхээр бас нарийн байсан байгаа шүү. За ингээд хайдгуу сургууль руу орж ирж байна. Энэ аюул сонирн байлгаа шүү дээ. Яг юу байдгийг гүмэд. Энэ одоо яг урд харагдаж байгаа энэ нэг юм тоосхон 4-5 байлаа. Ингээд юу нэг балкон ингээд битүү. Ингээд юу бүтэн байраа тойроод балкон байдаг. Тэг ямар ч хаяг байхгүй. Юу байдгийг бүү мэд.
Айл юм уу гэхээр айл биш. Зочид буудал юм уу? Зочид буудал биш. Тэгээ ингээ хаалга нь үргэлж хаалт. Энэ аяг нууцлаг байр шүү. Гэтэ камер суулгасан байна уу? Энэ тэгээд ямар ч учиртай байр юм. Нэрээ хаяг баг. Хаалган дандаа цочтой. Хүн орж гарч явахд харагддаггүй. Тийм байр байдаг. Ийм хүчний байрууд надад одоо аяг гоё санагддаг болоод байгаа шүү. Гадна тал нь одоо экстерьер гэдэг юм юу гэдэг юм бол архитектуртай ийм одоо ийм архитектуртай барилга гэх юм уу. Тий. За ингээд 2 дугаар сургууль. Хавчхан төрийн талбай манд болцсон ч байх шиг. За Шинжис хотын нэрмжит 2 дугаар сургууль гинэ. 2 дугаар сургууль, 1 дугаар сургууль нь хаа байсан? Сая ингээд 2 дугаар сургууль явчихж байгаа юм шиг. Тэ би 1 дугаар сургуулийн урд гараад одоо 2-ын урд гараад хаш алгасан бол баг 3 дугаар сургуулийн урд гарах юм шүү дээ. За ингээд нөгөө 11 руу орж ирж байгаа. Энэ нөгөө 11-ийн өгсөрмөлийг чи дандаа ингээд харин нэг юм бор шар өнгөөр гадна талын дудаад, асаада будаад тэгээд ийм дулаалга хөөсөн дулаалга хийгээд ингээд ихэнх байруудаа ингээд явж байгаа. За. Скутер ундаг бах та. Өөрөө скутер ундаг бах та. Айгу скутерчдыг өмөрөөд өгсөж одоо скутер унахаа байлаад алхаад хэлсэн чинь араас ингээ нөгөө сигналдаад байгаа скутерчдэд бас жоохон уцаарлах гэдэг шүү яа. Хүн тэгэхээр ерөөс яг өөрийнхөө хэрэгцээгээр өөрөөр л ханддаг юм байна. Машинтай хүмүүс бол машинтай байхын одоо машинтай явхад амар тэрэл одоо нөгөө юугаа ирэх шиг хамгаалдаг юм байна. Яваа алхдаг хүмүүс л яваа алхахад таатай байдаг. Тэр ирэх шиг л хамгаалах юм байна. Тэр скутер ундаг хүмүүс л скутерэл яаж скутертэй явхад гоё байх уу гэдэг тэр. За ингээд 11-ийн байрууд чи яг ийм бор шаргал ийм гадна талтай юутай болсон. Яана энэ байр. Сая шинэвтрэл байр шүү дээ. 10-ын жил ч болоогүй. Тэ. За энэ нөгөө нэг хуучин юуны суурин дээр төлөхийн дүү суурин дээр гарсан боссон. Одоо төлөхийн төв юм уу? Хуучнаар нөгөө гимтлийн 2 дугаар амжилт гимтэл согсгол үндэсний төв салбар гинэ. Хуучин бол төлөхийн байсан. За ингээд энэ болон дээр ирээд бичлэгээ зогсон. Энэ болон дээр ирээд гойцлж гин өө халаа штаг төвч амар бохч байсан чи. Окей. За нэг талх аваад орно. Орё. За бичлэгээ дуусгана. Yeah. За.